За арай болоогүй аа. А ер нь хичээл үзээ оролцоод За жири одоо яг ихлээр бүтчихлээ. За хий. Яа. Одоо ер бас эцэг хүүхдийн нутагч нэгтэй бас уран бүтээлийн ярилцлага амьдралын чирээ ярьдаг. Ер нь бол хувь хүн өөрөө их тонцлогоотой. Ер нь бол одоо сэтгэлгээ их өндөртэй, их шаналж буцаж явдаг. Яг тийм заримдаа их тийм сошиал медиагаас тис өөр их зөөлхөн янз бүрийн л одоо жинхэнэ уран бүтээл шиндэг жүжигчдээс бүрддэг. Энэ бүхэн бол энэ киноны бүх чухал схемийг зурж идэг бидэнд төрөвжид гайхалтай их мод. Та бүхнийхээ оролцсон тоглосон эрхэм хүнтэй жүжигчтэй хүндэтгэн өрн залгий. За Базар Аригчаагийн Эрдэнэ цэцэг таныг энэ хайснаа хүндэтгэн өрье. За Базар Аригчаагийн Эрдэнэ цэцэг таныг адуу дотор уктавы. За Эрдэнэ цэцэг ихч маар байсан. Драмын хөлгийн бас одоо нэгэн цаг үеийг эзэлж ганцхан үг өнөөдөр санаанд орж таадагдж байна. Голкондо театрыг байгуулж би гоё залуучуудыг л хөгжүүлэхийг хүссэн гэд өнөөдөр яг энэ үзэгчдийнхээ өмнө Голкондо театр өөрөөрөө угалсан дэлгэцийн өргөн дэлгэцийн анхны үзэгч төрөж байгаа нийтэд цацж байгаа киногаа нийлхээ зогсож байна. Баяр хүргье. Хэлсэндээ хүрдэг ирэх хүн байна. Мөн үзэгчтэй уран бүтээлчтэй энэ нээлтийн баярын өдрийн сэтгэлдээ хуваалцаач. За сайн байцгаана уу манайхаа. Би өвн нэлээд олон жижигэн дээр үг хэлсэн. Тэгээд өөрөөсөө сандардаг гэсэн чинь сандраад тахаа. Тэгээд яг юунаас нь эхэлж ярихаа мэдэхгүй байна. Бас олон юм ярмааргүй байна. Тэгээд цоогийн маань алга. Манай нэгдүгээр найруулагч. Тэгээд яг миний одоо баруунгаар. Тэгээд би нэг юм дээр л гайхдаг байсан. Найруулагч тэрний бүтээлгээл том нэр гарахаар хүмүүс нь юу сонин санагдаад би канон дээр дэж бичүүлэх хүссэнгүй. Ягаад тэгэхээр би хийгээгүй бид хийдэг юм байна. Би хийгээгүй залуучууд маань хийдэг юм байна. Энэ бол бидний бүтээл, минийх биш гэж бодож байна. Тэгээд яг би нөгөө задгаа штэ. Тэгээд нөгөө үдсэн киногоо шүүмжлээл те айгүй цаг хугацаа мөнгө ордог учраас дараагийнхаа уран бүтээлдээ баг алдаасаа гэдэг зохиол найруулга зураг авалт ч юм уу бэргийн тухай олон талаар бичнэ. Иннээсээ болж айгүй олон дайсан болсон. Дорог болсон. Тэгээ одоо киногоо хийчээд сандарч байна. Эхний кино маань харин гадагшаа олон студид орохгүй явсан. Тэгээ дараагийн киногоо нэхгээ та бүхний өмнө өвдөж чичрээ зогсож байна. Тэгээ та нарын бүгдийн орхон юм үсэ. Яг л энэ урлаггүй амьдсан урлагтай холбоогүй хүн байхгүй. Урлагт гаднаас нь дурлцсан хүн байхгүй. Бүгд зүрхэндээ урлагтай хүмүүс уурсан гэж бодож байна. Дандаа манайхын гэж бодож байна. Тэгээ Монголын драмын урлагт нэлээд олон жүжиг хийсэн, бүх аймагуудаар явсан.
өлсөд ийсэн тэгээ кино гэж хэллээ. Одоо орлого бол ацалтандаа гэдэг шиг. Ингээд залуучуудаараа ярьлаа. Хамгийн гүн бүтээлтэй юм хий. Бидний маш олон уртцаан байгаа. Төрөлсөн маш олон кинонууд байгаа. Хийнэ гэсэн. Алдсан ч байсан, онсон ч байсан, буруу зүвч байсан. Хий. Бидний одоо хүүхдээ хөлгөө гаргуу сохор гэж хүн аав ээж ад үздэг шүү. Бид нар алдаатай ч байсан, оноотой ч байсан. Киног хайрласаар явах болно. Ингээд та нартай ирсэнд маш их баярлж байна. Үнэхээр их баярлалаа. Та бүхнийг бурхан нэвээд алдар сууднуудын урлагийн киноны театрын алдар сууднуудын босоо цагаан ямар та нарыг мөнгөд дагаж ивэж явах болтугай. Баярлалаа. Баярлалаа хамтдаа дасгалын зураг баталсан. За, голдгийн жүжигчид манай жүжигчид маань кино дууссаны дараа та бүхний сэтгэлийг авах гэж бодож байна. Өнөөдөр бол найруулагч хүрэлцэн ирсэн нийт зоч та бүхэнд бидний галуу мэндийг хүргье. За тэгээд киногоо нээж байгаа баяртай Мөнгө гадаа театрын нийт уран бүтээлч хамт олон энэ кино номынхандаа халуун баяр хүргье. Өчмөж байгаа. Өөрсдөө шүүмжиж болохгүй. Бид нар яаж зовж, яаж олон хоног ямар төсөв хаанаас хайж олж бид нар яаж энэ нөхцөлд энэ уран бүтээл хийдгийг өөрсдөө хамгийн сайн мэднэ. Уран бүтээлч бүр өөрсдийн гэсэн онцлогтой байдаг. Уран бүтээлийн эсвэл продакшн болгон өөрсдийн гэсэн нэг өнгөтэй байдаг. Өнөөдөр бид бүхэн бол Голтондо гэж энэ залуучуудад хөгжүүлэх гэж зориулж Баясаа хаахын хийсэн театрын өнгийг харъя. Тайсны олон найруулгыг нь харж ирсэн мэднэ. Гэхдээ дэлгэцийн бүтээлээр Баясаахан гэж хүний Голтондо театрын ямар өнгөтэй гарч ирэх нэ, ямар стил ашиг тэрийг харахыг Disney ад үлдэж байгааг бүгдээ хамгийн сайхан удашилтаа кино баялаг үзье гэж бодож байна. Та бүхэн Голтондо театр шкаф Баясаахны ностал кино гаргаж ирэх боллоо. Надад бодлоо үзцгээе. Тухайн сууж таатан солилцгоё.